Сайн бяцхан уу? Байгалийн ухааны лабораторийн туршилтын хэрэглэгдэхүүн ашиглахад арга зүйн зөвлөмж үзүүлэх цуврал хичээлийн хүрээнд биологийн хичээлээр өнөөдөр 10 дугаар ангийн 10-4-1-ийн В суралцгын зорилтын хүрээнд анаэробь амьсгалыг илрүүлэх туршилтын ажлыг хэрхэн хийх, түүнд хэрэглэгдэх багаж хэрэглэгдэхүүний талаар та бүхэнд үзүүлье. За тэгэхээр эсийн анаэробь амьсгалыг бид юугаар илрүүлэх вэ гэхээр хөрөнгө мөөгөөр илрүүлнэ. За тэгэхээр бидэнд бол бэлдсэн хөрөнгө мөөг байгаа. Хөрөнгө мөөгний 2 г дээж бэлдсэн байгаа. За ингээд хөрөнгө мөөгний анаэробь амьсгалыг илрүүлэхийн тулд бид доорх хэрэглэгдэхүүнүүдийг өнөөдрийн туршилтын ажилд хэрэглэх болно. За эхлээд ямар ч байсан бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр энэ гурвалжин тулгуур буюу трипод хэрэгтэй. За ингээд стаканууд хэрэгтэй. 400 мл стакан, 200 мл стакан хэрэгтэй. За хий дамжуулах хоолой бүхий хуруу шилний бөглөө хэрэгтэй. За тэгээд 4 ширхэг хуруу шил хэрэгтэй байгаа. За мөн юулуур. За хуруу шилний хавчаар спиртэн шилэн савх. За энд зүсэгч хутга байна. За мөн бидэнд термометр хэрэг болно. За мөн хөрөнгө мөөгний хоолтонд зориулсан глюкоз 5 г-ыг бэлдсэн байгаа. Чүдэнц хэрэгтэй. Мөн бидэнд триподон дээр тавих асбестын тор хэрэгтэй байгаа. За ингээд бодис сурвалжаа хэмжиж авах электрон жин. За мөн цагаан тавцан хэрэглэнэ. За мөн бидний туршилтын ажилд хуруу шилээ андуурахгүй тулд маркер хэрэгтэй. За хий дамжуулах хоолойн бүрэн бүтэн байдлыг хадгалахад зориулсан вазелин хэрэгтэй байгаа. За тэгээд эсийн анаэробь амьсгал явуулах гэж байгаа учраас бэлдсэн ургамлын тос хэрэгтэй байна. Хөрөнгө мөөгийн анаэробь амьсгалыг илрүүлэх туршилтын үед зайлшгүй баримтлах хэд хэдэн аюулгүй ажиллагааны дүрэн байгаа. За тэгэхээр нэгдүгээр хөрөнгө мөөгийг буцалгах мөн усан баанд бэлдэх, усаа халаах гэх мэтчлэн байнга спиртэн дэндээ ажилладаг учраас хүүхдүүд бол спиртэн дэндээ маш болгоомжтой ажиллах хэрэгтэй. Мөн бидний туршилтанд хэрэглэж байгаа бромтимолын хөх маань хортой уусмал учраас зайлшгүй бээлийн өмсөж энэ туршилтын ажил дээр бол ажиллах шаардлагатай байдаг. За ингээд цөмөрөө туршилтын ажлаа хийж үзцгээе. За тэгэхээр бид эхлээд яах ёстой вэ гэхээр бидний усанд ууссан хүчил төрөгчийг уусамлаас гаргахын тулд эхлээд бид усаа буцалгаж дараа нь хөргөөх шаардлагатай байгаа. За ингээд спиртэн дэндээ асаагаад триподон дээрээ байрлуулад бэлдсэн уусамлаа спиртэн дээрээ тавиад энэ усаа бол буцалтал нь байлгах хэрэгтэй. За ингээд цагны шилэн дээр маань усан бөмбөлгүүд үүсээд ус маань буцаллаа. Тэгэхээр цөмөрөө энэ буцалсан усаа спиртэн дэнгээ унтраагаад буцалсан усаа гаргаж тавиад 37 градус хүртэл хөргөөн. За энэ халуун устай ажиллаж байгаа учраас аюулгүй ажиллагааны дүрмээ сайтар баримтлах шаардлагатай. За ингээд бидний буцалгаж хөргсөн ус маань энд байна. За тэгээ хөргөж байгаа усны маань температур ойролцоогоор 30-аас 40 градус болох үед буцалгаж хүчил төрөгчгөө болгосон хөргсөн усандаа цөмөрөө бэлдсэн глюкозын дээжээ хийгээд тэгээд глюкозоо шилэн савхаараа сайтар хутгаж уусгая. За ингээд глюкоз маань ууслаа. За энэ бол хөрөнгө мөөгний тэжээлийн орчин бэлдэж байгаа гэсэн үг тийм ээ. За ингээд бэлдсэн хөрөнгө мөөгний дээжээ глюкозын уусмалтай хийгээд энэ маань нэг ойролцоогоор 41 градус байсан тийм ээ. За ингээд нэгэн жиг дуусмал болтол нь утгаад. За бидний хөрөнгө мөөг маань бэлэн боллоо гэсэн үг. За одоо бид яах вэ гэхээр 2 ширхэг хуруу шилийг хий дамжуулах хоолой таглаа бүхий 2 ширхэг хуруу шилийг сонгож авна. За тэгээд дээжээ андуурахгүй тулд хуруу шилэн дээрээ 1 2 гэж
дугаарласан байгаа. За хуруушил болгондоо бэлдсэн хөрөнгө мөгний дээжнээсээ ижил хэмжээтэй хий. Бэлэн болсон дээжнээс 30 мл-ийг хэмжиж аваад 2 хуруушилэндээ хий. За 30 мл дээжийг 1 номерын хуруушиланд хий. Штативт бэлээ. За ингээд 2 номерын хуруушилэндээ хийгээд за ингээд дараа нь яах вэ гэхээр бид 2 дээжнийхаа нэгийг нь болохоор одоо буцалгах шаардлагатай. За буцалгаж байна гэдэг маань болохоор одоо нөгөө амьд байгаа хөрөнгө мөгийг сэргээсэн хөрөнгө мөгөө одоо хүүлж байна гэсэн үг тийм ээ. Хэрвээ буцлагсан тохиолдолд буцлагсан дээжинд маань одоо гисийн ямар нэгэн амьсгал тэр дундаа анаэроб амьсгал явагдахгүй гэсэн үг. За тэгээд хөрөнгө мөгийг буцалгах ажиллагаагаа стержен дээр шууд явуулчих гэж байна. За ерөнхийдөө амьд биедэх энзимүүд 40 градусаас дээш температурт денатурацд ордог байгаа. Тэгэхээр энд байгаа хөрөнгө мөгийг за нэг 50-аас 60 градуст буцлах гэдэг бол хөрөнгө мөг ингээд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болно гэсэн үг. За ингээд энэ уусналын температурыг цөмөрөөр хэмжиж үзье. Буцалгаж байгаа хөрөнгө мөгний температур за шилний хаан болон ёроолдог нь хөрөхгүй байх хэрэгтэй тийм ээ. 66-7 градус гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө энд бол хөрөнгө мөг амьд байх нөхцөлгүй ийм уусмал болсон гэсэн үг. За одоо бидэнд 2 төрлийн дээж байна гэсэн үг. Эхнийх маань болохоор 41 градуст одоо бэлдсэн хөрөнгө мөгний дээж, нөгөөх нь 41 градуст бэлдээд 70 градус хүртэл буцлагсан ийм 2 дээж байгаа. Тэгэхээр одоо энэ 2 дээжинд маань алинд нь анаэроб амьсгал явагдах вэ гэдгийг цөмөрөө туршиж үзье. За тэгэхээр анаэроб амьсгал явагдаж байгааг илрүүлэхийн тулд бидэнд хий дамжуулах хоолойтой бөглөө хэрэгтэй гэсэн тийм үү. Тэгэхээр хий дамжуулах одоо нүүрс хүчлийн хий анаэроб амьсгалыг үр дүнд хөрөнгө мөгний анаэроб амьсгалаар нүүрс хүчлийн хий ялгараад түүнийг бид нар одоо бромтимолын хөхөөр илрүүлэх ёстой. Тэгэхээр тэр явцад одоо нүүрс хүчлийн хий алдахгүй байх, хүчил төрөгч нэвтрүүлэхгүй байхын тулд бид нар хий дамжуулах хоолойгоо одоо вазелинаар ингээд хий дамжуулах боломжгүйгээр бөглөж өгөх ёстой. За тэгээд бусад хэсгүүдийг нь бол бөглөсөн байгаа. Нэгийг нь хэрхэн бөглөх вэ гэдгийг та бүхэнд харуулъя тийм ээ. Хий дамжуулах хуруушилээ бөглөчнө гэсэн үг. За одоо энэ 2 хуруушилээ хий дамжуулах хоолой бүхий бөглөөгөөрөө сайтар бөглөөд за тэгээд бид яах вэ гэхээр хажуу талд нь нүүрс хүчлийн хийг илрүүлэх боломжтой бромтимолын хөхийн уусмал бүхий 2 хуруушилыг бас бэхэлж өгөх ёстой. За тэгэхээр нүүрс хүчлийн хийг илрүүлэх дунд сургуульд хэрэглэж болох одоо 2 уруулж бодис байдаг. Нэг нь бол шохойн усны уусмал байгаа. Тунгалаг уусмал бэлдээд илрүүлж болно. За өнгөний өөрчлөлт тод харагддаг учраас бид нар энэ удаагийн туршилтанда бромтимолын хөх гэсэн уусмалыг ашиглаж байгаа. За бромтимолын хөх маань нүүрс хүчлийн хийн нөлөөгөөр цинкрээс ногоон өнгөтэй болж хувирдаг байгаа. За тэгэхээр эхлээд одоо бид энэ бромтимолын хөхөөр нүүрс хүчлийн хий илэрж байгаа эсхийг илрүүлэхээс өмнө за дунджаар харилцаагаар хийгээд авчи. Хөрөнгө мөгний бэлдсэн уусмлынхаа одоо амьдралыг дэмжихийн тулд эхлээд 37 градус 37-оос 45 градусын одоо усан баанд
30 минутын хугацаанд байлгах юм бол туршилтын үр дүн илүү тодорхой гардаг байгаа. Тэгэхээр би усан баанд бэлдээд тэндээ одоо энэ хоёр усамлаа 30 минутын хугацаанд тавьж үзүүлье. За тэгэхээр усан баанаа бэлтгэхэд бол бид нар энэ ойролцоогоор 40 градустай ус байгаа. За ингээд усан баан дотроо тавиад 30 минут байлгана. За 30 минут байлгах явцад нөгөө хөрөнгө мөгийн маань одоо амьдрах эрчим идэвхжнэ гэсэн үг, амьд байгаа хөрөнгө мөгийн маань. За ингээд бид нар усан баандаа 30 минут хөрөнгө мөөгөө байлгасан байгаа. За ингээд та бүхэн сайтар ажиглаад харах юм бол одоо нөгөө бидний буцалгаагүй хуруу шилэнд буюу 2 номерын хуруу шилэнд байгаа хөрөнгө мөөгний дээд хэсгээр бол бага зэрэг хөөс үүссэн байгаа та бүхэнд ажиглагдана. Харин одоо 70 градус буцлагсан хөрөнгө мөөгний усамлын маань дээгүүр бол хөөс бараг байхгүй байна гэдгийг бол бас энгийнүүдээр харж болно. Хүүхдүүдээр ажиглуулад энэ хоёр усамлын ялгааг бас хэлүүлж болно. За ингээд одоо бидний туршилт цаашаа үргэлжлэх болно. За үүний тулд одоо бид аль хоёр дээж маань амьсгалж байна вэ? Ямар амьсгал явуулж байна вэ гэдгийг илрүүлэх тэр ажиллагаанд оръё. За тэгэхээр эхлээд бид усамлаа усан баанаас гаргая. За тэгэхээр бид нар 10 дугаар ангийн анаэроб амьсгалыг илрүүлэх туршилтын ажил хийх гэж байгаа учраас хэдийгээр бидний хий дамжуулах хоолой маань ямар ч хий оруулахгүйгээр вазелин бөглөөтэй байгаа боловч одоо бид түүнийгээ илүү найдвартай болгохын тулд яах вэ гэхээр 2 номерын хуруу шилэндээ бага зэрэг тос тусааж өгнө. За тэгэхээр энд бидэнд ургамлын тос байна. За ургамлын тосноос ойролцоогоор 2 мл-ийг саруулж аваад за тэгээ 2 номерын хуруу шилний ханыг дагуулад ургамлын тосоо хийж өгнө. За энэ маань яаж байгаа вэ гэхээр ерөнхийдөө хүчил төрөгчтний орчноос нь тусгаарласнаар хөрөнгө мөөгний анаэроб амьсгал явагдах нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн. За ингээд энгийн үгээр харах юм бол тосон бүрхүүл маань дээрээ үүссэн байх ёстой. За ингээд нүүрс хүчлийн хий илэрсэн эсхийг ялгарсан эсхийг илрүүлэх бором тимолын хөх бүхий хуруу шилтэй уусамлаа хий дамжуулах хоолойн нөгөө үзүүрт холбоод нөгөө 1 номерын хуруу шилнийхаа нөгөө үзүүрт мөн адил хий дамжуулах хоолой бүхий хуруу шилээ холбоно. За ингээд туршилтын үйл ажиллагааг хэсэг хугацаанд ажиглана. За хэрвээ туршилт удаан явагдах юм бол бас яаж болох вэ гэхээр бэлдсэн халуун устай бааныг мөн энэ юуныхаа доор бэлэн хөрөнгө мөөгнийхаа доор бол бас байрлуулж болно. Ялангуяа бидний туршилт явуулж байгаа өрөө тасалгаа хүүтэн байх үед юм уу? Тийм тохиолдолд бол бас нөгөө уусамлын маань температур буураад түүнээс болоод туршилтын маань үр дүн арай удаан хугацаанд гарах тийм тохиолдол байдаг. За ингээд 2 номерын хуруу шилтэй хөрөнгө мөөгний дээжээ усан баанд хийгээд 30 минут байлгасан байгаа. Одоо 30 минутын дараах байдлыг ажиглаад бид харах юм бол хөрөнгө мөөгний анаэроб амьсгал явагдаад энд маань бол нөгөө тосон бүрхүүл маань байгаа. Гэхдээ анаэроб амьсгалын үр дүнд нүүрс хүчлийн хий ялгараад ялгарч байгаа хийн бөмбөлгүүд бол энд харагдаж байна. За ингээд нүүрс хүчлийн хий нөлөөгөөр бром тимолын хөхийн уусамлын өнгө маань өөрчлөгдөөд ногоон өнгөтэй болсон байна. Одоо ингээд туршилт цааш үргэлжлэн явагдахад энэ уусмал бол нэлээд ногоон өнгөтэй болсон байх болно. За тэгээ өнгөний өөрчлөлтийг хэрвээ тодруулж харъя гэх юм бол ардан цагаан тавцан бариад харахад бол та бүхэнд илүү ойлгомжтой харагдана. Хүүхдүүддээ ч гэсэн бас ингэж харуулах юм бол өнгөний өөрчлөлт бол илүү сайн харагдана. За мөн энэ туршилтын үед нөгөө бидний өхүүлсэн буюу 70 градуст буцлагсан хөрөнгө мөөгөө мөн адилхан усан баанд бол тавьж болно. 1 номерын хуруу шилтэй усамлыг тэгсэн ч гэсэн энд маань нөгөө мөөг маань өгсөн учраас ямар нэгэн амьсгал явагдахгүй. Эндээс ингээ харах юм бол яг энэ хуруу шилтэй адилхан хий ялгарах биш, харин ч нөгөө борон тимолын хөх маань сорогдож орсон байгааг бол харуулж болно. Тэгээд энэ хоёр ажлын үр дүн дээр бол хүүхдүүдээр анаэроб амьсгалын тухай бас ярилцаж болно.
За туршилтын эцэст бромтомолын хөх маань бүрэн шар ногоон өнгөтэй болоод нүүрс хүчлийнхээ нөлөөгөөр хөнгөө өөрчилсөн байна гэдгийг бид харж ажиглаж болох нэ.